За нэгдүгürt нь гадаад яамнаас асуух юм. За ер нь эх жил одоо энэ гадаадд байгаа дипломат төлөөлөгчийн газрын хөрөнгө оруулалтанд хэр анхаарч гавэ. Жишээлбэл Япон улсад байгаа элчин сайдын яам гэхэд одоо байр нь одоо нурах болцсон гэдэг ингээд мэрэгжлийн байгууллагын дүгэлт мөглөлтүүд гарцсан юм байна л. Тэгэхээр ер нь одоо энэ гадаад байгаа төлөөлөгчийн газруудын хөрөнгө оруулалт тэр зүйлд ер нь аль зэрэг анхаарч гавэ. Тэнд хөрөнгө тавьж байгаа юу? Япон улсын тэр элчин сайдын яам гэхэд 20 сая доллар хэрэгтэй гэсэн ийм зүйл ярьжээ. Тэгэхээр бас гадаадд байгаа тэр ажиллаж байгаа бас Монголын төрийг төлөөлж байгаа хүмүүсийнхээ ажиллах амьдрах нөхцөлийг сайжруулахад бас анхаарах байх гэж бодож байна. Хоёрдугаарт нь гадаадд байгаа төр төлөөлж байгаа хүмүүсийн хүүхдүүдийн сургалтын төлбөрт 24 онд ямар төсөв байсан бэ? Ирэх 26 онд ер нь өсөж байгаа юу? Энэ одоо хэрвээ нууц биш бол энийг нэг хэлж өгөөч. За хоёрдугаарт нь энэ гадаадын банкны салбар нэгж байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг энэ 3-2 дээр оруулсан байна. Тэгэхээр одоо миний санджаагаар бол гадаадын банкны төлөөлөгчийн газрууд бол байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо яг 26 онд энэ 3-2 дээр гадаадын банкны салбар нэгж байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн байна. Тэгэхээр яг ямар нөхцөл бүрдүүлж өгөх гээд байгаа юм? Ямар дэмжлэг, ямар бодлогын арга хэрэгсэл байгаа юм бэ гэдэг. За дараа нь гадаадын зээлээр хэрэгжиж байгаа төслүүдийн ажилтай сая бүтэн сая өдөр их хурлын 5-6 гишүүн явж танилцсан. За Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа усны төсөл 461 сая доллар. Усны компакт төсөл. За дараа нь төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл 262 сая доллар. Дараа нь Солонго 1-2 хороол 280 сая доллар гэдэг нийтдээ тэрбум долларын гадаадын зээлээр хэрэгжиж байгаа төсөл үзсэн. За 25-26 онд дуусна гэж байгаа. Тэгэхээр энэний оронд нөгөө зөрөөд одоо бас нэг тэрбум долларын гадаадын зээлд хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх гэдэг шүү дээ. Энэ дээрээ яг ямар төслүүд оруулж ирж байгаа юм бэ? Эннийх нь яг одоо 90 бит дараа нь байна уу? Тэгэхгүй бол зүгээр одоо гэрээ хийцэн юм да энийг заавал авандаа гэд авчих юм уу? Эсвэл нөгөө бүсчилсэн хөгжил нөгөө яг улс орны амин чухал асуудал, тулцсан асуудлуудаа шийдэх тал руу явах юм уу? Энэ дээр ер нь ямар төлөвлөгөө байгаа юм бэ гэд. За тэгээд гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр бол ер нь олон алдаа дутагдал байлээ дээ. Төсөв дөртөх нь хит өндөр байна. За тэнд одоо хамаг Монголын ажилчдыг өөр төсөвтэй учраас татаад авчижээ. Одоо тэр Солонго 1-2 хороол гэхэд метр квадрат нь нөөт гайлын татвараас чөлөөлөгдөд 4.5 сая төгрөгөөр босч байгаа шүү дээ. 280 сая долларын төсөл 900 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй. Тэгэхэд буцаагаад 213 мянган метр квадрат яг цэвэр орон сууцны талбай байгаа. Тэгээ хуваагаад үзээрэй таав. Нөөт гайлаас чөлөөлөгдөд улсын үнэгүй газар дээр 4 сая 500 мянгаар орон сууцны хороол барайл бид нар одоо хувийн хвшилтэйгээ өрсөлдөд байна шүү дээ. Тэгэхээр энэ гадаадын зээл тусламжийг ер нь одоо үр ашиг төсөв энэ юм дээр ер нь нэг онцгой анхаарах цаг болсон юм шүү. Бид нар одоо тэгээ зээл гэхээр л нэг хямдхан баг хүнд нь хууртагдаад хит өндөр өртөгтэй төсөл хэрэгжүүлээд байна шүү. Тэгэхээр хамгийн гол асуудал нь тэрбум доллар сулрахаар тэрнийхээ оронд яг ямар төсөл хөтөлбөрүүдийг бас эренблээд байгаа юм бэ? За, осор гişний асуултанд хариулъя. 3 номер дараа нь гадаад яам. За эдийн засгийн хөгжлийн төрийн нэрийн бичгнэр Батхүү хосоор гişний асуултанд тэр гадаадын банктай холбоотой асуултыг хариулъя. Өнгөрсөн хугацаанд банкны салбарын реформын асуудал, валютын зангийн хөтөлбөр хэрэгжихээс эхлээ яригдж ирсэн энэ салбарын засаглалыг сайжруулах, ялангуяа хямд өртөгтэй их үүсвэрийг татаж оруулах тал дээр бас нэлээх анхаарал тавьж ирсэн. За энэ ажлыг бодит ажил хэрэг болох үүднээс бас 2026 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд энэ талаар тусгасан байгаа. За энэ гадны хөрөнгө оруулалттай банк орж ирснээр ямар ач холбогдолтой гэх юм бол энэ гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тэр гадаадын хөрөнгө оруулалтын итгэлийг дээшлүүлэх томоохон төслүүдийн санхүүжилттэй холбоотой бас найдвартай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой байгаа. Бас макро эдийн засгийн хувьд бас инфляцийг бууруулах, мөнгөний тогтвортой байдлыг хангах олон төрлийн ач холбогдолтой учраас энэ бодлогын салбарын шинжилгээний бодлогын хүрээнд бас түлхүүр болгож оруулсан байгаа. Энэ дээр бас яг бодиттой хэрэгжүүлэгч нь бол Монгол банк байга л та ер нь бол.
Бусад асуулт. За 6 номер гадаад яам. За хосон хоёр гишүүний асуултанд хариулъя. Гадаад харилцааны яамны төрний хэмжээтэй хөгжиж. За төсөвтэй холбоотой эхний асуудал дээр за дипломат албыг бэхжүүлэх хүрээнд бид хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах болон ер нь шатаараа маш олон ажил хийхээр төлөвлөсөн ажил нь явж байна энэ ондоо. Тэгээ энэ хүрээндээ энэ дипломат алба болвол төрийн тусгай алба. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд ерөөсөө төрийн тусгай албынхаа хүрээндээ ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарч байгаагүй ирсэн юм байдаг юм бэл. Тэгээ энэ дээр бид онцгой юм өөрчлөлт хийхээр бас байнгын орны гишүүд бас гадаад харилцааны яам дээр ажиллах хоёр бас бид саналаа төлж байгаа ажлаа танилцуулж ирсэн. Тэгэхээр манай яамнаас бол төсвийн хүрээний мэдээлэл бас саналаа өгсөн байгаа. Гэхдээ мэдээж бас төсвийн бодит бас боломж идэр хэрвээ тэр бол бас яригдах бах. За Токиогийн байрны асуудлын хувьд бол гадаад харилцааны яамд эх онд Токиод хэлчин сайдын яамны асуудлыг бол нэгдүгürt ирэмбэлж байгаа. Энэ өөрөө маш өндөр эрсдэлтэй болцсон газар хөдлөхөд 6 номер нэмээд хариулъя. Тэгээ би Токиогийн элчин сайдын яамны хувьд бол бид төсвийн хит хитэн хувилбар байгаа. Төсөвт бас ачаал өгөхгүй хувилбар. Ачаал одоо авах буюу одоо сая таны хэлсэн 20 сая гаруй доллар шинэ судалгаа тооцоогоор бол 30 сая хүртэл доллар байгаад байгаа. Одоогийн газар дээр нь шинээр барина гэвэл. Тэгэхээр бид хит хитэн хувилбарыг ойрын хугацаанд төрөмчийн бодлого зохицуулалтын газартайгаа хамтраад шаардлагатай засгийн газарт бас танилцуулт ингээд төлөж байгаа. Ирэх жил бол Токиогийн асуудлыг бүрэн шийднэ гэсэн ийм төйтэй байна. За сургалтын төлбөрийн асуудлыг та тавилаа. Дипломат албанд хэлийн чандад 350 орчим хүн ажилладаг. Тэгэхээр төрөөс томилт аваад явж байгаа ажилтнуудын хүүхдүүдийн сургалтын болон цэцэрлэгийн төлбөрийг төр даана гэдэг ийм хуулийн зохицуулалттай. Өнгөрсөн энэ оны төсвүүдэр бол 12 тэрбум төгрөг технологийн газрын сургалтын зардалд суусан байгаа. Тэгэхээр бид энэ дээр бас онцгой анхаарад энэ жил бас төсвийн зарим тохируулга дээр дотроо багц дотроо хийхээр зохицуултууд хийж байгаа. За баярлалаа. Ус носоор шүү. За Сангия 6 номер 7 номер. За 7 номер асцсан байна. Хос хоёр гишүүний асуултанд хариулъя. Сангийн амтлаг жаргал гадаад зээлийн төслүүдийн хувьд бол 2 ангилалд авч үзэж байгаа. Одоо хэрэгжээд хилцээр нь улсын хурлаар батлагдаад улсын хурлаар батлагдахдаа ямар төслүүд хэрэгжүүлэх үү, ямар дүнтэй зээл авах уу, за үндсэн төлбөрүүд, за дуус хугацааг нь бүгдийг их хурлаас ингээд батлаад өгч байгаа. За энэ их хурлаас баталсан хэрэгжиж байгаа улсын хэмжээнд 89 төсөл явж байгаа. Нийт зээлийн одоо амралтын дүнгийнх нь бид нар ашиглах шаардлагатай үлдэгдэл бол 12.6 их найд. Энэ 12.6 их найдаас бид нар энэ 25 онд 1.5 их найдыг ашиглахаар төсвөөр батлагдсан. Тэгэхээр цаана 11 их найд бол 29 он хүртэл ашиглаж дуусгах шаардлагатай. Тэгэхээр таны хэлсэн 3 төслүүдийн хувьд бол зарим нь бол энэ онд дуусаад одоо чинь мянган сорилтын сангийн усны компакт гэрээ бол тусламжийн их ус учраас зээлийн ашиглалтан дээр 1.5-д хамаарахгүй. Тэгэхээр энэ төслүүд маань дуусахаар дараагийн одоо хэрэгжиж байгаа төслүүдээсээ бид нар яг энэ хугацаанд ашиглалтаа тавиад явна. За нөгөөд нэг ангил нь бол хилцээрт байгаа төслүүд улсын хурлаар орж батлагддаг байгаа төслүүдийн хувьд тодорхой хэмжээгээр бэлтгэл ажил судалгаанууд нь хоёр талаасаа хийгдэж явж байгаа 17 их найдын шаардлага байгаа. Тэгэхээр сангийн амны хувьд бол энэ төслүүдийг аль аль түвшнийхэн төслүүдийг ирэмблээд тэргүүн одоо шаардлагатай ач холбогдолтой тодорхой үр дүн гарах төслүүдийг хугацаанд нь дуусгах ийм бодлого ирж байгаа.